2022 онд Дорноговь аймгийн прокурорын газраас шүүхэд төрийг төлөөлөх чиг үргийн хүрээнд сум хөгжүүлэх сан болон хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгосон зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 152 сая төгрөгийн үнийн дүнтэй 22 нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 44 сая 200 мянган төгрөгийн үнийн дүнтэй 10 нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлж төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна. За прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх юм бол төрийн байгууллагын хүсэлтээр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх юм бол төрийн байгууллагын хүсэлтээр болон прокурор өөрийн санаачлагаараа иргэний хэрэг маргаанд зохицоор болон 3 дахь читгээлээр оролцдог. За тухайлбал Дорноговь аймгийн хэмжээнд сум хөгжүүлэх сангаас болон хөдөлмөр халамж үйлчилгээний газраас иргэд хуулийн этгээдэд олгосон зээл нь хугацаанд эргэж төлөгдөг учраас прокурор иргэний хэрэг маргаанд нэхэмжлэл бичиж оролцож шүүхээр шийдвэрлүүллээ. Дорноговь аймгийн прокурорын газраас 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 192 сая төгрөгийн үнийн дүнтэй 56 нэхэмжлэлийг шүүхт гаргаад үүнээсээ 41 хэргийн 72 сая төгрөгийн хохирол төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шүүхээр шийдвэрлүүллээ. Одоо аймгийн засаг даргын тамгын газартай хамтраад чанаргүй баригдсан хүүхдийн эмнэлгээс үүссэн хохирол төлбөрийг шүүхээр шийдвэрлүүлэхээр холбогдох материалын бүрдлийг хангуулахаар ажиллаж байна.